одна женщина домой завела. Да? Иди, приходи ко мне. Они же как... Сайн байцгаана үзэгчтэй. За өнөөдөр би та бүхэнтэйгээ Тажикстаны нийслэл Душанбе хотоор ирсэн аяллаараа мэдчиж байна. За бид Самарканд хотоос машинаар явсан. За Узбекээс Душанбе руу өөрөөр хэлбэл Тажикстан руу явхад бол хил гайл дээр ямар нэгэн асуудал гарсангүй. За маш амархан юм байна. За ерөнхийдөө 25 минутын дотор бидний хил гарсан. За Тажикстан бол хуучин зөвлөлт бод улсын бүрэлдэхүүн байсан орнуудаас хамгийн ядуу буураа ор юм байна. За улс орныхын хөгжилд хүнд хэцүү уулархаг газар нутаг соёл иргэншилт орнуудаас аслагдмал байдал нь нэлээд саад болд юм байна. За зам нь тааруу эдийн засгийн хөгжөөгүй гадаадд тэр дундаа Оросын холбооны улсад хэдэн зуун мянган тажикууд ажиллаж амьдарч байт юм байна. За хөдөлмөрийн насны хүмүүс нь голдуу гадаадд ажилладаг. Гэсэн хэдиж тус улсын оршин суугчид өөдрөг үзэлтэй найрсаг зочдтой байдлаараа гайхалтай гэдгийг олон удаа сонсож байсан боловч за өөрөө яг энд тэгээд хүмүүстэй уулзаад үнэхэрийн сайхан замтай гэхэд бүр хитрхи сайхан замтай олсод байсан. За таксины жолооч залуу одоо Монголоос явж байгаа гэдээ бидний заавал замын тосгоноор айлд оруулна гэдээ айлаар оруулсан. За олон мянган тажик айлын нэгэн адил энэ айлыг бас амьдрахын ирэхээр Оросын холбооны улсад ажиллаж байгаад учир бүтүүлгээр нас барсан гэж ярьж байсан. За Азийн болон Төв Азийн орнуудын нэгэн адил энтхийн хүмүүс байнга инээмсэглэж явдаг нь бас үнэхээр гайхалтай. За энэ оронд бол гэмт хэрэг маш бага түвшинд байдаг юм байна. За тажикууд зочдыг үргэлж найрсгаар угтаж авдаг. За мөн Зөв Турпад улсын он жилүүд эсвэл Оросын холбооны улсад ажиллаж байсан жилүүдээ маш сайхнаар дурсдаг юм байна. Кешвара я говорю Самарканда, это похоже. Шогрил видео, машин там видео. Я это ему сказал, что пусть подойдет к родителям. Хорошо. Машин там шогрил видео, а? Себе, это делать себе. А где ваш? Еще не до конца ремонтировал. Это второй. Гэрээцний нэр тэгээд өөрийнх нь өрөө энэ өрөө гинэ. Энд чинь одоо энэ хүн багш гэсэн 52 настай тэгээд энд чинь Это свой мой кабинет. тий миний өрөө миний кабинет. Поставил, я буду заниматься здесь, сидеть, спать здесь, диван поставлю. Ага. Ну, в общем, свою это дело занимаюсь. Өөрийнхөө нөгөө нэг чи дамдаад бэлдэл гэж. Энэ зочны өрөө нэр шиг. Я гостей, что-то у меня лишнее это уже. Это лишнее. Более-менее не такой большой. Отдельно же. Тихо. Энэ бас дахиад зочдын өрөөг нь олон хүн ирүүл ингэ оруулдаг гинэ. Или гостей, которые отдыхают. И тут немножко Да, обязательно. Здесь шкаф поставлю, если Бог даст. Одоо нэг засвар хийгээд байгаа юм тэгээд тэр бүхэн одоо ямар нэг байдлаар Здесь тоже шкаф поставлю, диван, стул здесь поставлю. Обязательно. Если Бог. Вот здесь кухня. Сейчас пока живем, буду ремонтировать. Энэ болохоор газарных нь өрөө гинэ. Вот здесь баня. Тэр баня. В коридоре, то есть, ну, вот такой. Ви строите. В этом году, если Бог даст, буду все сделать. За бүхэн ямар нэгэн байдлаар тусдал бүгдийг дуусна гинэ. Основное. Яг үнцэн ажил бол хийцэн гэдэг нь нодлонгийн 5 сараас Вот 12 сар. свое молоко, натуральный, чистый. За өөрийнхөө сүүг Варенье у меня чистый. Выход холодильник. Ну, в общем, все есть. Все есть. Да. Ага, хорошо. Слава Богу. Нөгөө Самаркандаас одоо Душанбе руу машинаар явж байгаа. Тэгээ газраар хил гарсан. Тэгээ ерөнхийдөө бол ямар ч асуудалгүй гарсан. Тэгээ зам нь айгүй сайхан юм байна. Тэгээ одоо ингээд замдаа явж байгаа энэ хэдэн хүмүүстэй танилцсан. Тэгээ гэртээ оруулаад энэ хүнтэй танилцлаа. Тэгээд энэ хүний гэрээ нь ороод ингээд сууж байна. За ерөнхийдөө энэ хүн болоод ингээд 52 настай юм байна. Тэгээд математикийн багш. Тэгээд нэгэн одоо 52 нас хүртэл одоо бас
нэлийн өндөр зэрэглэлийн багш тооцогддог мөртлөө ердөө $110-ын цалин авдаг гэж байна. Тэгээд залуу багш нар бол ерөөсөө $50 л авдаг. Гэхдээ яг эднийх одоо ийм том хашаатаа би газартаа би энэ ч нэ өөрөө одоо тарай ногоогоо тарьчих тийм ээ. За тэгээд тэрнээс нь тарай биш ногоогоо тариад ганц хоёр жимс тавьдаг гэж юм. Тэгээд дээрэс нь одоо өөрийн өхөртэй юм бэ. За тийм болохоор зэрэг яг $110 бол ингэсгээд яг хурцтай л гэж юм да. Тэгээд залуучуудын тухай ярихдаа бол ер нь залуучууд бол дандаа Орос руу явж ажил хийдэг гэнэ. Энд одоо ажил айгүй тажик ажил айгүй хэцүү байдаг гинэ. Тэгээд энэ том хүн болохоор нэг ажилд явж байгаад юу Оросоос бие болж ирээд насарсан гин. Тэгээд одоо нэг 3 зээтэйгээ нэг охинтойгоо том охинтойгоо амьдардаг гэж байна. Тэгээд амьдрал бол бодноо уулна би бол нэг амьдралтай нэг тийм юу ядгүй хангалуун байгаа. Ямар ч байсан би нэг амьдрал болох гэж тэгж байна. Тэгээд ерөөхдөө бол эдгээр хүнс нь Узбекистанаас авчихсан гэсэн. Тэгээд хүнс нь бол Узбекээс арай үнэтэй байдаг гэсэн. Тэгээд $110 амьдардаг гэж. Салам алейкум. Это он кем занимается? А бас цог амьдрдсан бэ? Бас багш гэж юм. А сколько ты зарабатываешь? У него высокогор, а тот побольше. 1000 сомони. 1000 сомони это $100. $100. За $100 нь өндөр газар ажилладаг гэдэг бас арай нэмэлттэй байдаг юм. Потому что высокогорье, да? Өндөр уулан дээр ажилладаг. $13 одоо манайхаар бол $13 гэж байна. Энэ 13-ыг 10 будааг авч ингэж гараараа бас яг бидний нөгөө нэг хийдэг шиг ингэж хийгээд дээр нь жоохон гурал нэмээд ямар ч сахаргүй мөртлөө гоё амтан дэс амсч үзлээ аюу гоё байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор одоо манайхны яг өрөм. Одоо яг Украин сүүний өрөм ингээд байж. За тэгээд тэр вареныг бол өөрийнхөө нөгөө энэ дургуулсан жимснээс хийсэн варен энэ. А энэ болохоор бас нөгөө это с молока делается. Энэ бас сүүгээр хийдэг гэж. А внутри там что?
сахар еще. Сахар именно. Сахар суу хоёр гэж байна. А этот цвет откуда берется? Это тоже зерна. Зерна. Яг гоо энэ нөгөө тариагаа хийдэг бохоор ийм өнгөтэй болчихсон. Манай ах нөгөө бор гурал байдаг Это ч при навроде. Приготавливают. При навроде. энэ бүр айгуу. За праздником навроде приготовят. Тэгээд энэ тараг баяр манай тараг байж байгаа. Человек у вас тоже есть. За у нас тараг тоже есть. Тараг одоо энэ талхаа бол угаасаа Айрон тоже есть. энэ Төв Азийн бүгд нөгөө юунда хийчдэг. Нөгөө одоо том ийм пэчн дотор ингээд наагаад хийдэг. Бид нар зургийг авсан. Тэгээд тэр одоо компот, это компот. Черешний компот энэ. Тэгээд ингээд айгүй хурд нь ширээ засчихж байгаа. Тэгээд одоо ерөөсө бүх юм ингээд өөрсдөө хийгээл. Тэгээд ийм сайхан. Тэгээд бид нар ингээд айлаад байж байна үсчтэй. За мөн энэ нутгийн улсууд, Оросын холбооны улсууд одоо ч гэсэн олноор ажилладаг тухай бидэнд ярьж байсан. За шаргуу хөдөлмөрт замтаа тажикууд одоо зөвхөн Орос улсад төдийгүй эх орондоо ажиллаж амьдрах боломжтой болно гэдэг бид үргэлж найдаж байдгаа гэж ярьж байсан. За манай улсад бол үнэхээр ажлын байр байхгүй. Эзэн нэгэн цаг ажлын байртаа болоод амьдрах боломжтой болох юм бол манай улс цэцгэлэн хөгжнө гэж итгэлтэйгээр ярьж байлаа. Путешествие. Путешествие. За ингээд бас баа ихэд хат заавал авч явах гинэ. Нөгөө манайхан нөгөө хүн ирэхээр айраг харуулаа хийж өгөх шиг заавал өгөх юм. За тэгээ большое спасибо. За айлын эзэн биднийг хоноод явгээд. За бид үнэхээр ажилтаа гэд бидний ажлыг ойлгоод дараа заавал ирээрэй гэж үнэн сэтгэлээсээ гуйж байсан. За тэгээ ингэж юм та нэг тажик одоо бүх монголчууд манай энэ улсад ирээд манад ирээрэй гэд. Энэ хүн ороо ингэж гэртээ урьж байгаа шүү. Тэгээд хэрвээ тажик улсад ирж байгаа бол эрхийг хүсэж байгаа ирсэн бүх монголчууд энэ айлд ирэх нь шүү үзэгчтэй. Ах トゥ угиндээ юм уу сайн найзандаа ирсэн гэдэг тийм 50 сайхан сэтгэл үлдээсэн. За ингээд бид цаашаа замдаа гарлаа. Узбекээс гараад тажик улсад орж ирэнгүүт байгаль
سری نگونه کاوکای дарье. Тажикстаны автозамын ихэнх нь газар зүүн байдлаас хамаарат аюултай уулын тойруу зам, олон километр хайрган зам болон суудлын жижиг машины хувьд таагүй байдаг олон чиглэлүүдээс бүрддэг. Тажикстаны нийт автозамын урт нь 27,000 гаруй километр. Нийтийн эзэмшлийн автозамын сүлжээ бараг 14,000 км юм байна. Эдгээрийн зөвхөн 29 орчим хувь нь асфальтын замтай юм байна. Автозамын сүлжээ жиг тархаагүй гэж хэлж болно. Бүтцэн хүн амын нягтрал, газар зүйн хүчин зүйлээс хамаардаг. Тажикстаны хойд хэсэгт Кулябын бүс, Гисар, Баахшин хөндөөгөр ихэнхдээ зам нь маш сайтай юм байна. Бид яг энэ замаар явсан. Харин уулын Бадахшаан, Раштын хэсэг дүүрэг, Заравшааны хөндөд уулархаг газар нутгаасаа болж замууд нь нэлээд тааруу, муу хүчилттэй замтай. Энэ уулын Бадахшааны зам бол Хятад улсын ойролцоо хил орчмоор зам байт юм байна. Тажикстаны засгийн газар автозамыг хөгжүүлэх сэргээх боломжтой арга замыг үргэлж хайж байгаа. Бусад улс орнууд санхүүгийн хувьд тусалцаач бас үзүүлж байдаг юм байна. Тухайлбал бидний зам таарсан Шахристаны давааны доорх түнэлийг Хятадууд 2012 онд барьж дуусгасан юм байна. Энэ замын урт нь 5253 м буюу 5 км орчим. Агаар жуулт нь маш сайтай. Энэ түнэл бол хэдийгээр том машинууд дотор ихээр зөөрөх боловч тоос нь бол нэлээд мэддэхгүй арай гайгүй айтайхан байсан. قدکی بلند شصت قد ابروی کمان شصت قد قدکی بلند شصت قد ابروی کمان شصت قد خالکی سومن شصت قد دخترکای غر میره خالکی سومن شصت قد دخترکای غر میره هی کوکای دریره هی دخترکای غربی ابروش دو میمار در عشقکی بینالون چو بلبل زاره قدکی بلند شصت قد ابروی کمان شصت قد قدکی بلند شصت قد ابروی کمان شصت قد خالکی سومن شصت قد دخترکای غر میره خالکی سومن شصت قد دخترکای غر میره هی کوکای دریره هی Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп.
гадаад улсын засгийн газраас тус улсын 2 том хот болох Душанбе, Хужаан хотуудыг холбосон өмнөд хойд хурдны замыг барих ажилд санхүүжилт өгсөн. За гэхдээ энэ замыг зээлээр барьж өгөөд өрөндөө нутаг дэвсгэрийнх нь 1% авсан юм байна. За өөрөөр хэлбэл Тажик улсын нутаг дэвсгэрийнх нь 1% буюу Хятадын хил дагуух газраас өгсөн юм байна. За Япон Арабын нэгдсэн Эмират улсууд хөдөө тосгодыг холбосон зам Душанбе хотын доторх замыг засч өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахманы хэлснээр тусгаар тогтнолын он жилүүдэд бүгд найрамдах улсад 12 тэрбум гаруй самууныг өртөхтэй автозам барих, сэргээн засварлах 45 гаруй төсөл хэрэгжүүлсэн юм байна. За одоогийн байдлаар Тажикстан улс 14 замын нөхөн сэргээлтийн төсөлтөөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна. За 2015 онд Тажикийн хот хэсэгт Айны Пинжиканти шинэ автозам нэгдсэн. За Азийн хөгжлийн банк 113 км урттай энэ замыг барихад 100 сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм байна. За 2015 он гэхэд 510 км хурдны зам 140 гүүрийг сэргээн босгож чадсан юм байна. За улсын аслагдсан бүс нутагт 324 км замыг сэргээн засварлахад 70 сая орчим самууны зарцуулсан юм байна. Ираны засгийн газраас барьж өгсөн түнэл үзэгдэх орчин байхгүй битүү тоо шороонд босоод урдаас ирж байгаа машин яг лааш шиг харагдаад нэлээ айж явсан шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. С детских лет не скрою, так любимый мною город мой. Звонкие рыки, древние чинары гордые. Вьется, как тропинка, речка Душанбинка горная. В ней звенит эхо всех долин, где тюльпаны нежно цветут. Пусть где-то на земле редкой красоты есть города, но только Душанбе в сердце сохраню я навсегда. Я люблю и знаю, что не променяю город мой. Солнце золотое, небо голубое над тобой. И нигде на свете больше мне не встретить ласковей тех людей, что живут в моем добром городе Душанбе. Пусть где-то на земле редкой красоты есть города, но только Душанбе в сердце сохраню я навсегда. Где-то на земле редкой красоты есть города, но только Душанбе в сердце сохраню я навсегда. Душанбе хот нь олон тооны асфальтын замтай
нэлийн өргөн олон игнэтэй замтаа гайхалт төрүүлж байсан. За Душанбе хотод замын хажуугаар явхад олон тооны модон ургасан нэлээд үзэсгэлэнтэй харагддаг. За тэмдэглэгдээгээ хуучин асфальтын замтаа боловч зам нь маш өргөн. За нүх бол бараг байхгүй хайтайхан байсан. За Душанбе цөөн тооны машинтай харагдаж байсан. Гэхдээ үнэтэй автомашины хувь нь нэлээд өндөр юм байна. Нэлээд олон үнэтэй машинууд үнэтэй тусч байсан. За хотын олон зам дагуу хуулнаас урсдаг усын зохицуулах тусгай хавлууд хийгдсэн энэ замын үйлдэлт нэлээд тэсвэртэй болгож өгд юм байна. За хотын нийтийн тээвэр хот хоорондын тээвэртэй бараг ижил байдлаар нэлээд доройтсон гэж хэлж болно. Зарим хотод хотын автобуснууд үлдсэн боловч Душанбе хужаан хотуудад троллейбусууд байдаг болж ихэнх тээврийн хэрэгслүүд нь хотын тодорхой маршрутын дагуу явдаг хувийн машинууд болон микро автобусууд юм байна. За ингээд хувийн автобус, микро автобусуудаар ер нь нийтийн тээврийн асуудыг шийдсэн гэж хэлж болно. Энэ юм гоё. Ингээд авах юм. Ингээд ирэхээр амар гоё харагдчих. За ингээд Душанбе хотоор ингээд ороо өдөр айгүй халуун байсан. Тэгээд ороо гараад энэ нөгөө одоо энэ Баатарын хөшөөн дээр очихдаа явж байгаа. Хотын төвхөн байдаг. Саман ингээд бат хийшээд байна. Тэгээд энэ хотын төвөөрөө ингээд бас өргөө боломжтой энэ нөгөө Төв Азийн бусад орнуудтайгаа ижил төв боломжоор явж байна. За хотын төвдөө ингээд төв боломж нэг Итаха $30 бус байгаа. Тэгээд ингээд явж байна. Ингээд ороо сайхан өнгөрүүдээ цогтаад. За Тажикстан дахь үнийн жишгээр бол ер нь ихэнх чачид худалд нэг шөнийн ороход 10-аас 50 сам оны буюу одоо Монгол мөнгөөр 5800-аас 30,000 төгрөгөөр орж болно. За гэхдээ Душанбе хот бол нэлээд үнэтэй байсан. За ер нь хоол, шүл, хурмаа хэмээх үндэсний хоол бол ерөөсө 2 сам оны буюу $1 хавцаа. За ер нь Узбектэй адил хоолны хувьд бол нэлээд хямдхан гэж хэлж болно.
За микро автобусаар явах үн нь бол 0.8-аас 1 сомоны буюу $1 ч хүрэхгүй үнэтэй юм бэ. За хот том суурин бүр хэрэгцээтэй бүх зүйлийг худалдаж авч болох захуудтай байдаг. За энэ зах дээр бол Тажик эсвэл Хятадын бараа эд зүйлс маш хямд байдаг. За нэг гайхалтай юм тус улсад баг номын дэлгүүр байдаггүй юм байлээ. Карт авах гээд нэлээд явсан боловч номын дэлгүүр олоогүй. За Тажикстанд баг бүх сонирхолтой зүйл нь ямар нэгэн байдлаар уултай холбоотой байдаг. За мэдээж газар нутгийн геологийн нөхцөл байдлаас болоод бүх нутгийн зүүн талыг эзэлдэг Памир, бидний дайран өнгөрсөн Панжикент орчмын Фэний улс болон бусад зарим газрууд нь уулчид болон уулаар аялах дуртай хүмүүсийн анхаарлын төв болсон гэж хэлж болно. За ууларх газар нутг нь маш их болох тул жуулчид бол энэ замаар өөрийн гэсэн чиглэлийг боловсруулж хүний хөл хаан тавиагүй газар очиж үзэх боломжтой газруудаар явах их дуртай юм байна. За хэрвээ та явган ил хийх дургүй бол автомашины цонхноос гайхалтай ландшафтуудыг үзэх боломжтой. За жишээлбэл Душанбе хотоос эхэлж Киргизийн Ош төгсдөг олон километрийн Памирийн зам нь үзэсгэлэнтэй газруудаар дүүрэн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ бол хамгийн түгээмэл маршрут болж чадсан юм байна. За зам болгон энэ замаар мянган жуулчид аялдаг. За хэн нэг нь өөрийнхөө хувийн машинаар зарим таксигаар, зарим мотоцикл, ундаг дугуй тэр байтугай явгнаар аялал хийдэг тийм маршруттай болжээ. За энд ирсэн хүмүүс бол зуны халуунд Душанбе хотын оролцоо байдаг Варзов хэмээх нуур, эсвэл Хужаан хотын орчим Каракумын усан сан руу очиж болно. За бид бол энэ хоёр маршрутаар ирсэн. Душанбе хотоос 8 км-ийн зайд орчих Борзой гэдэг бас өнөөдөр ирсэн. За тэгээд энэ уулаар яваад үзсэн газруудаар нь яваад энд одоо яг ингэ 6 сар болсон болохоор өөр нь 5 сар ирсэн юм бол тэгэхээр 5 сар ихээр ирсэн бол гоё ингээд цэцэн байдаг гэсэн. Тэгээд энэ дээгүүр уулаар явж байгаа бид бууж ирээд энэ нөгөө асар гоё юм сайхан бүгөөс тагаад одоо энэ ресторан Чайхана гэж нэрлэдэг юм байна. Тажик. Тэгээд Чайхана гэдэг юм нь хоолны газар гэсэн. Та ресторан гэсэн. Тэгээд энэ гэрээд одоо ингээд сайхан амраад энэ голын дуучнээ сонсоод ингээд хоол идэхээс болж байна үзчихээ. За энэ хаяг байгаад энэ голын чинээ оцсон. Тэгэхээр гоё вэ. За тэгээд сайхан юуны харсан мах идэхээс болж байна. Энэ ногоотаа тэгээд эдгэн парк тэр одоо яг нэг Монгол маягаар ингээд тарыг бол яг гоё ингээд өөрсдөө хийдэг. Тэгэхээр бол яг одоо яг бидний хийж байгаа эдгэн парк гэдэг. Тэгээд бид хамраас сууж үзчихээ. Энэ хальт бол ер нь ингээд Душанбе хотод олон тооны цэцэрлэг хүрээлэнтэй юм байна. Тэгээд үзэж чадсан нь дандаа цэцэрлэг хүрээлэн болгочоо тэгээд удаасаа гарч ирсэн хэцүү болсон байна. Тэгээд энэ хайр бол бас уучлж ирж ингээд бидний нөлөөд юм байна. Елгэн тараг. Тоже взяли очень вкусные, полезные. Сейчас бухом хонсоос хоороод Christmas нохотоод мөр харлаад. Тийм гоё заас юм. Картошка сейчас будет, да? Говорит, что они это не готовят. За энэ
энэ Тажик улс бол байгалийнхаа байдлаас болоод за мэдээж бүх газрын 90% нь уулах. Уулаас буужсэн хүчтэй энэ горнуудаараа ингээд олон тооны усан цэцэг станцуудыг байгуулсан. Тэгээ инженерээ энэ бас бол зэрэг хүчин хүчийг ашиглаж байгаагаараа энэ олон тооны цэцэг станцуудыг байгуулснараа дэлхийд одоо бүр нисэд ордог тийм зэрэг хүчин хүчийг одоо ашиглаж олон тооны усан цэцэг станцуудыг байгуулсан байна. Тэгээд байгалийнхаа ингээд юу ашиглаад бас станцууд байгуулж байгаа чинь бас энэ устдаа орох ингээд одоо эдийн засгийн мэдээ өрсөх одоо шанс үүсгэж байна. Энэ түргэн улсад гадуур ашиглаад олон тооны одоо станцууд байгуулсан. За эцнэр бол зэрэг хүчин хүчийг бол эдгээр болоод маш сайн ашиглаж дэлхийд одоо нийт орох юм байдаг шүү дээ. Үзэгчтэй ингээд энэ тосгоны энэ иргэн тойрон бол битүү гоё ногоо модтой. Тэгээд нөгөө энэ өндөр уултаа газар болохоор ингээд уснуудаа ашиглаад за одоо бидний энэ байгаа газар одоо энэ доороос ингээд оргиж гарч байгаа ус юм байна. Тэгээ энэ одоо манайхны булгийн ус гэж байгаа. Тэрийг одоо ингээд яг энэ хэсэгтээ болохоор ингээд ариун ус гэж нэрлээд эндээсээ зүгээр уудаг. Тэгээ эндээс ингээд ийшээ гарсан уснуудаа ингээд ашиглаад тэр тал гоё бассейн хийсэн байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүс нь яг нэг тийм баян тансаг биш ч гэсэн яг энэ хаваа ингээд өөрсдөө тааруулаад гоё янзцсан. Тэгээд ер нь энэ тажик хүмүүс бол маш тайван амгалан одоо ингээд хүн нэгэн асуухад хөөж хурж ирээд ингээд бүх юм тайлбарлаад өгдөг. Тэгээд одоо маш их зочдонтой их сайхан улсууд юм аа тайван амгалан. Тэгээд ингээд энэ хавьд ингээд ирээд өнөөдөр ингээд цаг өнгөрүүлэхэд ерөөсөө ямаргүй санагдаж байна. Сайхан одоо газар нутаг багтаа тэгээд яг энэ бусад энэ Төв Азийн орнуудаа бол хүн ам цөөтэй. Тэгээд 9 сая гаруй хүнтэй. Тэгээд энэ тосгонд бол одоо нэг энэ хавьд жуурчд ирсэн хүмүүст үйлчилдэг хүн амын тооцоотой ч гэсэн ингээд аюул сайхан энэ хавьд ингээд гоё тайван амгалан амьдраад байж идэм байна үзэгчтэй. За энд ингээд сайхан амраад байна. Гадаа өнөөдөр 34 градус халуун байсан. Одоо ингээд нэг сайхан орон сүрэн сайхан хүмүүс ингээд амраасан хасаж. За бид ч гэсэн ингээд жоохон амарч байгаа гэж байна үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Душанбе хотод ерөнхийдөө сонирхол татгууд зүйл цэцэрлэг түрээлэнгүүдээс бас нь ер нь цөөн гэж хэлж болно. Хит хитэн музей, лалын сүмхийд, төв гудамжинд нь зөвлөлт засгийн үеийн байрлалууд, бүх сонирхолтой газруудыг 1-2 хоногийн дотор үзэх боломжтой. Гэвч энэ хот янз бүрийн 90 үеийн соёлын элементүүдийг хослуулсан хот хэвээрээ байна. Нэмж хэлэхэд Душанбе бол тээврийн том төв, эндээс Тажикстан болон бусад зарим гэрэлтэй улс орн руу баг хаашаач
явах болцоотой гэж хэлж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. С детских лет не скрою, так любимый мною город мой. Звонкие рыки, древние чинары гордые. Вьется, как тропинка, речка Душанбинка горная. В ней звенит эхо всех долин, где тюльпаны нежно цветут. Пусть где-то на земле редкой красоты есть города, но только Душанбе в сердце сохраню я навсегда. Я люблю и знаю, что не променяю город мой. Солнце золотое, небо голубое над тобой. И нигде на свете больше мне не встретить ласковей тех людей, что живут в моем добром городе Душанбе. Пусть где-то на земле редкой красоты есть города, но только Душанбе. Тажикийн хэл нь бол тажик хэл. За харин Тажикстан Төв Азийн цорын ганц перс хэлээр ярьдаг болсон юм байна. Тажикстаны хүн амын дийлэнх нь мусульман шашин шүтдэг. За тус улсад ялангуяа нутгийн уугуул эмэгтэйчүүдийн дунд уламжилт үндэсний хувцас өмсдөг нь маш их юм байна. Тэгээд гудамжаар явж байхад бол хүмүүс нь дандаа үндэснийхээ хувцсыг өмссөн байсан. Тажикстаны янз бүрийн одоо нутгийн оюутчин хадгаламжлал хийдэг хүмүүс орчин үеийн одоо үйлдвэрийн даавн дээр өөрсдөө гар аргаар хийсэн хатгамлаа ашиглан гэрийн болон эмэгтэйчүүдийн хувцсыг маш их гайхалтай чимэглэдэг юм байлаа. За эмэгтэйчүүд нь ихэвчлэн Европ маягийн хувцас өмсдөг. Зарим эрчүүд үндэсний чома гэдэг гадуур хувцас нөгрөөд бутики буюу малгай өмссөн харагдаж байсан. Навсегда
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Энэ Арматаны баяр нь өнөөдөр нэг дуусч байгаа. Өнөөдөр 6 сарын 5. Тэгээд одоо нөгөө хот сөмрүүн явж байна. Сөмөшө 70-ийнх нь одоо энэ юу гэдэг нээчт. Яг 6:00 тэлцэх гэсэн. Тэгээд одоо хүмүүс гүүгээд яг хэлж байна. ألم يجدك يتيما فآوى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث الله أكبر Өнөөдөр ингээд Арматаны баяр болж байгаа. Өнөөдөр ингээд мацка тайлж байгаа. Тэгээд энэ өглөөний 6 цаг болж байна. Бүх хүмүүс тэгээд ингээд залбираад Allahu Akbar залбираад байж байна. Allahu Akbar Зэнд дан эргэдэг ч الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك الله أكبر. Өнөөдөр ингээд Душанбе хотод одоо яг Арматаны баяр дуусч байгаа өдөр. Өнөөдөр бол дуусч байгаа гэхдээ ер нь бол баярын өдөр гэж хэлж болно. За одоо би эднэр яг ингээд 5:45 болж явахт буудлаасаа гараад за яг амж 6:00 болж явах сүм рүү орлоо. За энэ одоо Душанбе хотын гол одоо сүм дээр нь сая ирээд одоо тэгээд нэг жоохон зураг авчаад тэгээд гараа явж байна. За ингээд ерөнхийдөө бол энэ одоо мөргөлийн үйл ажиллагаа нь 10 минут үргэлжлэх юм байна. За өнөөдөр бол Душанбе хотод бол маш том өргөн том баяр болно гэсэн. За тэгээд энд одоо энэ хүмүүс бүтэн сарын турш 5 сарын 6-наас эхлээд одоо бүтэн сарын турш маш их төвчээрийг гарган одоо хоолны дэглэм, нарийн дэглэм барьсан байгаа. За бид нар энэ станы орнуудаар явж байгаа хооронд бол одоо энэ дэглэмтэй байсан гэж хэлж болно. За одоо тэгээд өнөөдөр бүх айлууд хаалгаа онгоолгоод бүх айлыг одоо хүмүүс дуртай хүмүүс нь одоо ороод бие биендээ зочлоо одоо маш их өргөн тэмдэглэдэг гэсэн үзэгчтэй. Тэгээд өнөөдөр надтай цаг байгаараа. За одоо ингээ 10 минутын дараа мөргөл дуусна гэсэн. За бид нар энэ ингээд хүлээгээ зогсож байна. Молитву уже прочитали, а теперь будем радоваться. За эхлээд бид Рамазаны баяраа гэр бүлээрээ тэмдэглээд дараа нь найз нөхдөдөө тэмдэглэдэг. За энэ сар бол ариун сар гэж нэрлэгддэг. Бүх муу мухай зүйлийг хийх ёсгүй. Энэ ариун сарыг давсан гэдгээ ёс төртөөгөр тэмдэглэдэг. За найз нөхдийнхээ ширээн дээр тавьсан эдээ будаа буюу баракат нь элбэг дэлбэг байвал тэдний өмнөөс эд маань сайн яваа юм байна да гэж мэдэж авдаг. За энэ Рамазан сарыг бид заавал давах ёстой. За бид бүхнийг төвчих ёстой. Өөрийн сэтгэл санаа зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах ёстой. Хүн гэдэг чинь алдаж онж болно. Гэхдээ үүнийгээ засч чаддаг байх хэрэгтэй.
Сая мөргөлөө хийсэн болохоор өнөөдөр их идэхгүй. Сарын турш бага идсэн учраас ходоо дагшдаг. Хүү ер нь их идэх аливаа муу зүйл хийхгүй байх нь зүйтэй юм аа. Өнөөдөр бүх айлын хаалга нээлттэй өдөр. Энэ хажуу байрны хаалгыг тогшоод та Идмурак гэж хэлээд орох юм бол таныг бүх айлууд баяртайгаар угтаж авна. Ингээд өглөө хот теста хөнгөө юм шиг байсан. Одоо ерөөсөө нам гомб хитэн одоо цагдаа нар зогссон. Зам нь тэр битүү одоо ингээд шууд хот ам орж эхэлж байна. За мөргөлийн дараа шүү дээ. За бүх ирчүүдэд ингээд энэ гол сүмдээ мөрлөө ичээд одоо ингээд гараа исгаж байна. За ингээд аягийн хөдөлгөөн ороод шууд ингээд хот тэр чигээр хөдөлгөөнд орчлоо. За ингээд бид хажуу талын байрны нэг давхрын танихгүй айлд Идмурак гэж хэлээд л орсон юм аа. За үнэхээр тийм байсан шүү. Бүх ажил төрөл эхнэр нь юу хийж байсан, өөрөө юу хийж байсан гэл бүх зүйлээ биднэрт илэн давлангүй ярьж өгөөд үндэсний хувцас хүртэл өмсөж биднийг хүндэлж, дайлж цайлаад гаргасан да. За энэ одоо ингээд шурпа гэдэг шүл гинэ. Тэгээд шурпа гэдэг ийм шүл нь ингээд ноото шүл байна. Тэгээд энэ лүгөө одоо энэ махан хөшөлтөөр идэж болно гэж байна. Тэгээд эдний нэг как называется еще раз? Кульча. Кульча гэдэг энэ тавхаа ингээд холиод идгээд өгч байна. Энийг одоо нэг лаваш гэдэг энийг бас хаж идэж болно гэж байна. Это лично как спасибо большое. За ингээд шууд одоо нэг шууд танихгүй хайр нүдэд ороод ирсэн байгаа хаалгын тэгээд ороод ирсэн ингээд бүгдээрээ ингээд гэр бүл дээрээ сууж байгаа. Тэгээд ер нь бол 3 өдөр гэмтэлсэн ингээд. Тэгээ одоо ингээд остоо ширээгээ засцаа. Одоо ингээд нөгөө Армаданы баяр нь өнөдр дуусч байгаа. Тэгээд ингээд одоо мацгаа тайлаад юм шүлнээс юм шиг байна. Тэгээд тэр нэг хөгччүүл болохоор сүйтэй цагаан бодоо юм. За тэгээд шүлн бол ихтэй янзтай байна. Тарвшни. Мадам, это мой брат родной. Ага, брат родной. Вот так что. За Угар Душанбе хотоор хийсэн аяллаа хөндөрлөж байна. Энэ усад дахиад заавал ирнэ гэсэн зорилго өөрчлөн бацлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.